Өнөөдөр өөрийнхөө тараны цуглуулгыг болон таараа үзэн талаар хэдэн зүйлсийг хэлэх гэсэн юм аа. За юуны өмнө би 2021 оноос хойш таараа үзрийг сонирхож, цуглуулж, өөрийгөө мэргэлж заримдаа өөрийнхөө ойр дотны хүмүүсийг мэргэлж өгж ингэж явдаг. Гэхдээ ерөөсөө таараа уншлах энэ төр хийж байгаагүй. Та бүхэндээ өөрийнхөө тарааны цуглуулгыг одоо харуулах гэж байна. За миний хамгийн ихэнд 2021 онд авсан карт болохоор Midway-ийн Borderless тараа карт. Borderless гэдэг нь зүгээр л энэ дээр ийм хүрээ байхгүй ийм карт хэлж байгаа. За хамгийн түрүүнд тараа үзрийн талаар юу мэддэг байх хэрэгтэй вэ гэхээр тараа үзэр маань хоёр хэсэгт хуваагддаг. Major arcana болон minor arcana гэж. Major arcana болохоор ер нь хүний амьдрал тохиолдог том зүйлсийн талаар одоо үйл явдлын талаар харуулдаг. Жишээ нь хайрын гарч ирэх юм бол уламжлалаа даах гэдэг ч юм уу, импресс гарч ирэх юм бол урчил шимтэй тийм байдаг ч юм уу, world гарч ирэх юм бол хамгийн одоо та бол яг нэг энэ циклийнхаа эцэст нь хүрлээ гэдэг ч юм уу, Wheel of Fortune гарах юм бол та амьдралынхаа нэг чухал хэсэг дээр явж гин гэх юм уу, Hanged Man гарч ирэх юм бол жоохон завсарлага аваад өөртөө хугацаа өгөөд бодож үзэх хэрэгтэй. Эсвэл өмиг өөрөөр хар гэдэг ч юм уу, сар гарч ирэх юм бол од гарч ирэх юм бол харанхуй дунд гэрэл гарлаа гэдэг ч юм уу. Ямар нэгэн та хэрвээ бодлонтой эсвэл хэцүү байдалд орсон бол ямар нэгэн хөндлөг үзүүрт гэрэл гарнаа гэдэг ч юм уу. Сар гэдэг үзэр гарч ирэх юм бол ямар нэгэн нууц сэлчлэгднэ. Хэрвээ одны гэрэл харагдахгүй байсан юм сарны гэрэл харагдана гэдэг ч юм уу. Фул үзэр гарч ирэх юм бол шинэ эхлэл бас нөгөө талаараа бас жоохон ханга талтай гэдэг ч юм уу. High Priestess байна. За Hermit үзэр гарч ирэх юм бол дотоод өөрийгөө мэд яг өөрийнхөө талаар судал гэдэг ч юм уу. Death үзэр гарч ирэх юм бол энэ одоо яг энэ үед дууслаа. Одоо шинэ эхлэл гэдэг ч юм уу. Strength үзэр гарч ирэх юм бол хүчээр биш яг оюун ухаанаараа өөрийнхөө тэмцүүлэн байдлаар энийг хүчтэй хүчрэг зүйлсийг дараарай гэдэг ч юм уу. Lovers үзэр гарч ирэх юм бол хамтрал, Devil үзэр гарч ирэх юм бол донтол, Tower үзэр гарч ирэх юм бол суурил, Judgment үзэр гарч ирэх юм бол шүүлтийн цаг ирлээ, Magician үзэр гарч ирэх юм бол таавал бүхнийг чадчихээн гэдэг юм уу. Chariot үзэр гарч ирэх юм бол эрлийг зөрөхтэй, Sun үзэр гарч ирэх юм бол илүү гэрэлгээдээ хөөгдөрхөө байдал гэдэг ч юм уу. Гэтэ одоо бүр ингээд нарийн судлаад үзэх юм бол энэс илүү дэлгэрэнгүй утгууд байгаа л да. За тэгээд minor arcana-гийн үзрүүд маань Sword, Cup, Wands and Pentacles гэсэн тийм дөрвөн одоо элементэд хуваагддаг. За хамгийн түрүүнд Queen of Swords гажсэн байна. Энэ бол яг намайг илэрхийлдэг карт юм шиг санагдаад идэв. Тэгээ Knight, King хоёрын сэлэм гэхэд эргэлзээ гэдэг ч юм уу. 6-гийн сэлэм, сэлэмний бол 7-гийн сэлэм энэ гэхэд л та энэ хүлээнээсээ гараал явчиж боломжтой байхад энэ амар хэцүү байдалд ингээд байгаад байна гэдэг ч юм уу. Энэ дээр бол хар дарсан зүгүүд, сэтгэлийн шарах, тэмцэл, одоо ялагдалт, дөрвөн сэлэм, Ace of Swords. За дараагийнх нь болохоор аягны үзрүүд байна. Ace of Cups, Queen of Cups. Энийг миний охин урайцсан. Аягны үзрүүд болохоор сэтгэл зүй, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Самааны үзрүүд болохоор бүтээлч байдал, юмыг хийх, ирмэлцэл, хүсэл, мөрөөдөл, хэтэрхий их мөрөөдөлтөд харагдаад байна уу? Заосны өдрүүд болохоор мөнгө, газар дэлхий, эрүүл мэнд, хэрвээ тараас сурыг гэж бодож байгаа хүн байх юм бол эхлээд энэ хамгийн үндсэн зураглалтай энэ Midway-ийн таартыг сонгож аваарай гэж
зөвлөмөр байна. Ягаад тэгэхээр энэ Smith Wesson тараад хүзрийг хүзэр түнцлээд бусад одоо тараанууд цохолцсон байдаг учраас Smith Wesson тарааг аваарай. Тэгээд цааш нь та хэрвээ сонирхох юм бол цааш нь дэлгэрүүлээд зөндөө олон өөртөө таалагдсан зургалтай картуудыг сонгоод авч болно. Тэгээд миний зүгээс хэлэх одоо санал болгох зүйл гэх юм бол хэрвээ Шулмарцын сайтаас Шулмарцаас хүзэр авах юм бол Шулмарцаас хүзэр авах юм бол ийм хүзрийн тайллын ийм жижиг бяцхан ном дагалддаг. Энэ дээр жишээлбэл 9 сэлэм зөв харсан утга нь стресс, айдас, түгшүүр, хаар дарах, нойр хөдөх, ганцаардах, сөрөг зүйлсээр төвлөрөх, дарагдсан сэтгэл хөдлөлүүд жишээлбэл хэрвээ зөв тийм үгүй гэж байвал үгүй гэдэг ч юм уу. Ийм нөгөө хүзрийн тайллыг агуулсан номыг жижигхэн бяцхан номыг дагалдуулж өгдөг учраас хамгийн анх авч байгаа бол Шулмарцаас аваарай зөвлөж байна. Миний дараагийн ярах хүзэр болохоор Sleepwalk тараа. Энэ болохоор энэ ногоон артай бүх дөрүүд нь нүдэн ансан яг л мөрөөдөж байгаа ч юм уу унтж байгаа юм шиг тийм зурагтай. Надад энэ зурагт нь хэр хөрхэн санагддаг учраас энийг ер нь бол байнга авч явдаг. Энэ дарааг энэ хүзрийг хэрэглэж явах үед үнэхээр гоё өнгөлөг зурагтай. Дүрслэлийн үед үнэхээр гоё өнгөлөг. Тэгээд нэг гоё юм гоёор харуулсан болохоор дандаа юм эрэг мессеж авах хүсдэг. Гэхдээ сөрөг картууд нь бас муухай утгатай картууд байдаг л да. Гэхдээ уншлага хийж байгаа тохиолдолд ер нь эрэг утга гарч ирээсэй гэж бодож уншлага хийдэг болохоор миний хувьд бол ийм гоё гэгээлэг зурагтай байвал надад бол их гоё санагддаг. Тэгэхээр хүзрүүд нь бас янз бүрийн хэмжээтэй байдаг. Хэрвээ жижигхэн гартай хүн байх юм бол ийм жижиг хүзрийг сонгол зүгээр байдаг. Яг тэгэхээр хойлоход тараагаа тавихуд ч гэсэн хаагцаа эзэлдэг энэ тийм хүмүүсийг мэргэлж өгөхөд том хүзрээр мэргэлэхээр ингээд амар их талбай их эзлээд байдаг болохоор бас жоохон тухгүй байдаг юм аа. Тэгээд энэ нэг харалтаа. Энэ миний дарааны хамгийн дуртай хүзрийн 2 дугаар хүзэр Magician. Зоос, аяг, сава, сэлэм бүгдийн төгс ашигладаг гэх юм уу. Надад тийг санагдаад идэв. Тэгээд тараагаа ямар ч хэлээр хольж болно. Хүмүүс одоо ингэж жишээлбэл ингэж бүсрэгдэг. Ингэж бүсрэгч юм уу тий. Тэгэхгүй л байна л да. Тэгэхдээ яг бүсрэгч холдог юм биш болохоор ингэж гарч ирдэг. Эсвэл бол ингэж 2 тэнцүү хууж агаад гэж болно. Эсвэл зүгээр л хүзэр холж байгаа юм шиг. Тэгээд зөвлөн холж болно. Эсрэгтэй ингэж жоохон хүч нэмэх хэрэгтэй юм лээ. Тэгээд тийм бүргүй. Хэрвээ өөр хүнийг үзэж байгаа тохиолдолд ингэж хүзрөө дэлгээ өмнөх одоо мессежүүдийн арилгаанд бол үлээгээд тэгээд буцаагаад барьж агаад зохиод тэгээд энергийг цэвэрлж яагаа гэсэн үг. Ингэж холж болно. Тарааж тавихтаа саяных шиг үсэргээ тарааж болно. Эсвэл би бас нөгөө мэргэлж байгаа нэрээ халиулаад ингэж дурын үсрээ сонгоод авчдаг.
Тэгээд өнгөрсөн одоо ирээдүй гэдэг ч юм уу эсвэл бол асуудал шийдэл зөвлөхөө гэдэг ч юм уу ингэж 3 өдрөөр эргэлж болно. Жишээлбэл хосуудыг үзье гэх юм бол харилцаанд дах А хүн, харилцаанд дах Б хүн ямар асуудалтай байна? Ямар шийдэлтэй байна? Эсвэл бол яг хоёр юмны алийг сонгох вэ гэж шийдэж чадахгүй юм бол А сонголт Б сонголт. Тэгээд А сонгол ямар үр дүн гарах юм? Б сонгол ямар үр дүн гарах юм гэдэг ч юм уу. Гэж бас мэрэгж болно. Тэгээд хөдрөө одоо анх ингээ хөдөр авахаар ингээ хөдөрсөн цоо шинэ байгаа штэ. Тэгээд ингээ наалдаад гэдэг байхгүй би наалдаад авах хөдөр харуулна. Тэгэхээр хөдрөө сайн холиод тэгээд бүгдийн ингээ зураглалуудын дахин хараад жишээлбэл энэ хөдрийг мэрэглээд гараад ирлээ гэхэд тухайн мэрэгэн дээр яг аль дүрслэл нь чамайг илүү анхаарлыг чинь татаад энэ уйлж байгаа татаад энэ эсвэл ингээд энэ ингээд санал болгож байгаа нь харагдаад энэ эсвэл бороо татаад энэ эсвэл энэ хуралдаж байгаа үйл татчих гэнэ үү гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ эхлээд хөдрөө гаргаж ирээд тавихад хамгийн түрүүнд энэ хөдрөөс гэхэд жишээлбэл энэ хоёр хос гараа хөтөлсөн байгаа нь анхаарлын татчих болно. Эсвэл ингээд хоёр талаас яг инжилэгдсэн байгаа нь татагдчих болно. Тэгэхээр илүү их татагдаад байгаа хэсэг нь яг одоо чиний яг хэлэх ёстой одоо мессежүүд чамд ирж байгаа мессежүүд гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингэж мэрэглэхдээ энэ байдлаар нь хаад мэрэглэнэ гэсэн үг. Жишээлбэл түрүүний наран цэцгийн татаад энэ эсвэл энэ гоё цэглэндээ эмэгтэй татж гэнэ үү эсвэл энэ уул ус татж гэнэ үү гэдэг ч юм. Ингээд өдрөө хараад ингээд өөрийн болгоод тэгээд мэрэглэн гэсэн үг. Гадаас амар циклүүд юм. Дараагийн үзүүр. Зарим хөдрийг авахаар ингээд өөрөөсөө цаанаасаа ингээд тайлбартайгаа ирдэг. Энэ болохоор тэгтээ англиар тайлбартай юм л да. Ингээд цанд нь хийгээд аваад явахад авсархан. Энэ хөдрийн артлан болохоор юм байна. Энэ бас түрүүний үзэртэй адилхан гоё зурсэлтэй. Тэгээд энэ хажууд нь юм гоё. Тэгээд бас хөдөртөөгөө хайртахын тулд сайн холих хэрэгтэй. Энэ бол холих, дэрэн доороо хийж унтах, сүүндээ авч явах, шургуулгандаа байнга далах гэдэг нь яг чиний өөрийн чинь энергийг шингээж илүү их чамд илүү мессеж өгөх. Тэр тал дээр нэгдэг учраас хөдөртөөгөө ойрхон байж өөрийнхөө байн хэрэглэх шургуулганд хийж байн харах эсвэл бол ингээд байн ингээд энэ зурсэл нь ямар зурсэл вэ юу байна гэж байн харах ч юм уу ингэж хөдөртөөгөө илүү ойр дотн байх хэрэгтэй. Хөдөртөөгөө ойр дотн байна гэхийг сонь санагдаж магадгүй л дээ. Тэгхийн чухал байдаг. Энэ өдрийн жишээлбэл арай зузаан байгаа. Түрүүний өдрийг бодоход ийм зузаан. Гэтэ арай жижиг томын хувьд бол адилхан. Тэгээд арай өргөн. Тэрийг харьцдаг жишээлбэл арай нэмэх юм байгаа. Тэгээд энэ бас адилхан. Бас юм гоё өнгөлөг зурагтай. Гэтэ арай өөр дүрслэлтэй, арай өөр мэдрэмжийг төрүүлдэг. Энэ хөдөр уншлага хийхээр яг ажил, карьер, эсвэл яг ингээд хүн тохиолдоод байгаа яг юм сэтгэл мэдрэмжтэй холбоотой мессежүүдийг илүү хөгжих юм шиг санагддаг. Нэмэр зурагтай байгаа.
Passion. Би энэ үзрэн дуртай. The Star. Хүнд ингээд өөрийнх нь төрсөн таараа гэж байдаг. Тэрийг яаж мэддэг вэ гэхээр хэрвээ 2001 оны 7 сарын 1-нд төрсөн гэх юм бол 2 дээр тийг нэмээд нэгийг нэмээд тийг нэмээд олоог нэмээд тийг нэмээд нэгийг нэмнэ гэсэн үг. Тэгэхээр 2 1 3 11 гэсэн үг. Тэгэхээр 2001 оны 7 сарын 1-нд төрсөн бол 11 гэсэн хөдөр чиний таараа хөдөр байна гэсэн үг. Тэгэхээр 11 гэдэг чинь шудраг гэсэн. Ямар нэгэн байдлаар чиний амьдралд холбогддог юм хөдөр. Жишээлбэл минийх энэ 8 буюу strength. Тэгээд интернетээс хайгаад үзэхээр энэ талаар дэлгэрэнгүй зөндөө гоё мэдээлэлүүд байгаа. Энэний нарны өдөр нь бас гоё яваад. Энэ нөгөө нэг сарны өдөр буюу бүх юм ил гарах илчлэгдэх үед ямар санагдах бол тэгэхээр дотоод сэтгэл мэдрэмжтэй холбоотой 3 сава энэ жишээлбэл хийж үзэх юм бүтээл сэтгэлээ орох санаа төрөх гэдэг ч юм уу. 10 сава The Cherry of Judgment Queen of Wands. Энэ бас миний артлан надад бол өөрхөн санагдаад ийм нүдтэй. Тэгээд энэ өдрийн нэр нь ч гэсэн 3 дахь мэлми буюу нарийн хүсээд байгаа нөгөө нэг талтыг харах гэдэг байна шүү дээ. Талтыг. За дараагийнх нь болохоор миний хамгийн бага хэрэгсэн өдөр байна. Энэ болохоор нууцлаг тол гэсэн тараа байна. Битгүй ягаад ч юм надаас надад дээдийн гэхдээ би бас энэ сургалт нь бас их дуртай. Энэ болохоор арай өнгө багтай. Энэ жишээлбэл энэ арай нэмэх хамгаас түүний өдрийг бодоход жишээлбэл ингээ хоёроо эргээд авах юм бол өдрийн ялцдаг цаа нэг л өдөр авъя. Нэг л өдөр ирүүлъя. За нэг авъя гэж юм уу те. За нэг авъя гэж юм. За нэг авъя гэж юм. За ингээ гурлаа гаргачих болох. Зөвхөлж үзье. За энэ болохоор улаан шар өнгөнүүдийг илүүдлэхүү ашигласан бас их гоё зурагтай юм байна. Бас ер нь хамгийн ихний нэг үндсэн Smith Wait тараатай адилхан байна. Гэхдээ арай өөр мэдрэмж төрүүлдэг гэх юм уу? Нөгөө нарны өдөр байна. Queen of Cups. Саваны 10.
харин бол үнэхээр үнэтэй байдаг. Тэгээд энэ болохоор жижигрүүлсэн хувилбар гэдэг ч юм уу, өөртөө тохирсон өөрийнхөө харин тохирсон ойлгоход амар хэрэглэхэд амар хөдрөө сонгох нь зүгээр байдаг. Flowers. Тэгвэл дараагийн болохоор энийг болохоор би зүгээр хэлбэрт нь болоод авсан. Circle Life тараад ийм дугуй хэлбэртэй тараад байдаг. Зэрэглээ маш содон бүрэн хий. Энэ бүрийн үзэр бас ойлгож явах хэцүү. Бас яртын 6-наас юм гоё. Юм байна. За ингээд энэ болохоор нэг уламжлалт 6-аас арай өөр зурагт олоо явуулж байгаа. Бас арай өөр мэдрэмжийг төрүүлдэг өнгөний хувьд арай өөр өнгөтэй, арай зуулан арай бүдэг өнгөнүүдийг сонгосон. Олон хүмүүсийн талаар биш арай өөр ертөнцийн чим шиг тийм зургалтай. Ийм сонирхолтой болол эхлээд авсан ч болно. Бүхний л сонирхол. Ах би нүцрийг авчаад яаж тийш харахын ялан доош харахын гэдэг ойлгохдгүйсэн. Тэгээ сүултээ хараад тасаа энэ ингэж харах юм байна. Энд чинь энэ дээрээ юм зүртэй байсан байна. Ойлгож эхэлт юм билээ. Тэ сонирхолтой байгаа. Тэгээд таргаар нэргэлэхээр амар ядардаг эвгүй ирч хүчийн нэрэг зарцуулдаг учраас материалын хувьд бол арай өөр байгаа. Зэрэг тийм картон цаазрууч. Тэгээд зүрх таран маань ингээд барихад гэдэг ч юм уу. Энерги хүн шингээж идэх учраас баг хүмүүсээс ч юм уу нэг бариулаад өгөөд энэ шаардлагагүй санагдаад идэв. Шаардлагатай бол мэрэлж өгч байгаа тохиолдолд
холиулаад тэр тухайн мэргэлж байгаа хүнийхээ нэрийг шингээгээ тэгээд мэргэлдэх гэдэг ч юм уу. Энэ болохоор aura гэдэг үг байна. Энэ бас хайр цэнгэн гоёгаад тэгээд хайр цэнгэн ингээд энэ утгын бичсэн номтой хойно таригдсан мэт юм байна. Миний ашиглах болохоор. За тэгээд энэ үзэр болохоор бусад үзрийг бодвол арай зузаан. Энэ хажуудланаас юм гоё. Арай том хэмжээтэй. Болохоор халиад бас жоохон төвхтэй байдаг. Хажуудлынхаа өнгөнөөс маш гоё. Нэг бас маш их бага хэрэгэлт юм байна. Яагаад тэгэхээр арай л томдоод идэв болохоор. Тэгтээ амар юм shiny. Гоё зурагтай. Бас л смиквей тараатай төстэй зурагтай. Энэ хоёр тараг бодвол арай өнгө зураглал нь жоохон даар. Өнгөний хувьд жоохон даардаг. Тэгтээ дүрслэл нь маш гоё санагддаг. Хэмжээлэг. Нар. Тараг нь мэдээж байгаа тохиолдолд тоо, гал, ус, агаар, дэлхий, газар хөрс гэх юм уу? Энергиуд тэдгээрийг мэддэг байх хэрэгтэй. Тэгэх юм бол илүү нарийн мессежүүдийг авч чаддаг болно гэсэн. Жишээлбэл энэ сэлэм, агаар, аяг, ус, сава, гал. Тэгээд зоос нь болохоор газар шороо гэх юм уу? Earth гэж ирдэг шүү дээ. Тэгээд өдрөө өөртөө гартаа өвтөх юм болохын тулд ингэж банк холиод байгаарай. Холиод зургуудыг ингэж хараад өөрөө илүү тасаа гартаа хөвшүүлээ. Мөн гоё. Тэгээд болгоомжтой материал нь гоё. Зүрэн арсланы юм гоё өнгөтэй. Би ер нь хөрөнгө дуртай л та. Сам гэсэн харцэн гэсэн гоё. Дараагийнх нь хамгийн сүүл авсан тараа байна. Хэрээний тараа. Энэ бас хөрөнгөс номтойгоо ирсэн. Арсланы юм том хэмжээтэй бас юм зузаан. Энэ үзэг бодол яриад байгаа биз? Бас материал нь ихэр гоё болсон таа. Энэ арт нь яг хэрээний үзэг гэдэгтээ яг л тохирсон юм шиг санагдаад идэв. Тэгээд хэд Смитвейц тараатай бүстэй ч гэсэн зурглалын хувьд болохоор арай өөр. Энэ өдрийн маш дуртай байгаа. Ер нь бүх зүйлүүд зүйтэй дуртай дөө. Өнгөний хувьд жоохон дарагтай. Мэдрэмжээ. Өөр мэдрэмж төрүүлж байгаа биз?
Ер нь 21 оноос хойш бас яг таарандаа бас анхаарал хандуулж чадаагүй. Яг тэгэхээр жирэмсэн болоод хүүхдээ төрүүлээд ажиллаа хийгээд явсан болохоор тэгсэн ч гэсэн юм болсон таараатай болсон байна. Өөрөө гаяа мэргэлдэг, ойр дотны хүмүүс мэргэлдэг. Тусвал чаддаг байх гэж найдаж байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн өөрийгөө мэргэлдэг, асуудалтай байгаа зүйлээ мэргэлдэг болох бүрэн боломжтой. Зүгээр л нэг гişрхийг таарахвал тэгэл ерөнхийдөө мэддэг байх юм бол утга санаа нь гараад ирнэ. Илүү нэрээ мессеж авч чадахгүйсэн ч гэсэн яг мэдмээр байгаа юмнууд чинь гараад ирдээ. За дараагийнх нь болохоор Oracle card. Энэ болохоор яг өөрийн гэсэн бүтэц гэсэн юм байхгүй. Тухайн Oracle card нь зохиогч нь яг ямар мэдрэмжээр яг яаж төрсэн байна гэдгээс хамаарат өөр байдаг. За энэ болохоор Spirit Animal гэсэн Oracle card байна. Одоо сүнслэг амьтдын талаар өгч гэсэн үг. Энэ маш жижигхэн авсаархан тэгээд одоо энэ жишээлбэл 54 үзэртэй ийм карт байна. За тэгээд ийм олон амьтдын талаар харуулсан юм үзэр байна. Тэгээд энэ дээрээ өөрийн үг мессежүүдийг бичсэн байдаг. Oracle card нь тараатай харьцуулахад өөрийнхөө мессежээ өөр дээр бичсэн байдаг учраас хэрэглэхэд илүү амархан байдаг. Тэгээд ер нь ихэнх Oracle card-ууд англиар бичсэн байдаг юм дөө. Тэгээд англи хэл мэддэг бол илүү амархан. Тэгэхдээ орчуулаад Google Translate ашиглаад ерөнхий утга санааг нь авчиж бас болно дөө. За Oracle card-ыг бас хэрэглэхдээ зүгээр л бас өөрийнхөө үзэр надад өнөөдөр ямар амьтанд тохирохыг хэлж өгөөч гэж асуугаад тэгээд өнөөдөр нэг л үзэр авъя гэж болно гэсэн. Тэгээд би ингэж агаад эсвэл бол ингэж дээгүүр шиг ингэж гаргаж агаад өөрөө нэг үзрээ сонгоод авч болно гэсэн. Playfulness гэнэ. This is a reminder to not take things too seriously and bring more balance between wisdom and playfulness. You might need to lighten up about matter that has been on your mind for a while. Баланстай байгаарэ. Баяр хөөртэй байгаарэ. Нүсийг битэрхий хит. Хүн дээр хүлээж аваарэ гэдэг ч юм уу ийм мессеж ирсэн байна. Гэт та бүхэн энэ хүчрийг авах юм бол өөртөө хэрэгтэй зөвлөмжүүдийг авна гэсэн үг. Зөндөө олон амьтад байдаг учраас нүцэрийг та бүхэн өөртөө бас өөрийн болгох юм бол ингээд хараад уншаад энэ хүчрийг энэ амтан гарч ирлээ гэхэд за бараг л ерөөд нь нутгийн уншаал за надад ер нь нэг тийм юм дутагдаад байгаа даа гэж юм. Тийм мессежүүд орж ирдэг ээ. За дараагийнх нь Oracle болохоор Mystic Red Rose Oracle. За энэ бас өөр дээр яг энэ Spirit Animal-тай адилхан ийм улаан царнаны мессежүүдийг бичсэн байдаг. Гэхдээ зураглалын хувьд бас маш өөр. Энэ жишээлбэл апс гэж юм. Галчвуу, парти дах, эрүүл, сонголтууд, хүсэл, өнөөдөр бишээ гэдэг ч юм уу те өөрийн гэсэн яг өөртөө холбоотой мессежүүдийг асуусан зүйлтэй холбоотой мессежүүд гарч ирнэ. Тэгээд энэ дээр Sword and Rose гэнэ. Clarity and Truth, Revelations, Honor and Protection, Determination гэдэг ч юм уу. Тэгэхээр яг өөрт нь яг одоо асуусан асуулттай холбоотой өмнөдийг өөрөө энэ дээр гарч ирнэ гэсэн үг. The Snake. Snake гэдэг үзэр нэр болохоор жишээлбэл өрсөлдөгч эсвэл нэг өөр эмэгтэйн талаар ч юм уу. Энэ болохоор 53 үзэртэй юм карт байна. За энэ болохоор Romance Angels Oracle card. Romantic сэхүүсэн тэнгэрийн
гардаг гэсэн үг. Харьцагтай. Хаданд хажуу талны юм гэлгаар зураг нь хадлынхан зураг нь юм хосуудын зурагтай. Тэгээд мөн ямар мессежүүд байдаг гэхээр нэг романтик харилцаан дээр илүү ашигладаг. Угаас романтик инжес гэж ам чинь. Тэр хүн чамд тийм романтик мэдрэмжтэй байна. Эсвэл чиний мэдрэмж чинь үнэхээр үнэн байна гэдэг ч юм уу. Чиний хяналтаас гарсан байна. Гарсан асуудал байна гэдэг ч юм. Гэт өөр ингэсэн романтик мэдрэмжтэй холбоотой мессежүүдийг бичсэн байдаг хартаа гэсэн үг. Шинэ хайр, хүүхэд, уучлах, салалт, хүсэл тачаал, гэр бүлийнхаа асуудлуудыг хийх, эхлээд өөрийгөө хайр, өөрийгөө чөлөөл, өөр ингэсэн мессежүүдийг өөр дээрээ бичсэн байдаг аа. Тэгэхээр таараа үзрэн дээрээ нэмээд оракл үзрүү хамт гаргаж ирээд одоо жишээлбэл хоёр хүний талаар мэдхийг хүсвэл А хүн Б хүн ямар асуудалтай байна, яаж зөвлөхөө гэж харуулж байсан шүү дээ. Тэрэн дээрээ А хүний мэдрэмж нь романтик мэдрэмж нь ямар юм, Б хүний романтик мэдрэмж нь ямар юм гэдэг асуултыг асуугаад үзрүү гаргаж ирнэ гэсэн үг. За энэ болохоор бас түрүүний явтай адилхан ийм алаасны амьтдын дэкна сүнслэг амьтдын үзэр гэсэн үг. Гарч ирээд болсон байна. Энэ болохоор үнэхээр хөөрхөн жижигхэн үзэр байдаг аа. Pocket гэдэг нь энэ жоохон энэ хөдөртөд харьцуулгаад юм жижигхэн. За тэгээд түрүүний шиг энэ амьтны зурагтай бас нөгөө нэг sword, wand, pentacle, cup гэж ялгажсэн шиг өөр ингэсэн ангиллалтай тэр амьтдыг харуулсан юм үзэрдэг ахны. Хар цагаан дээр энэ тухайн бүдүү зэрэг оруулсан яг нэг юм firefly зүги вечер хэрэг гэдэг ч үт галчуу юу ийм олон амьтдыг харуулсан үзэр байна. Энэ надад маш сонирхолтой санагдаад байдгийн. Тэгээд энэ жижигхэн авсархан заавал харьцангуй нээж авах холбоо л дээ. За энэ өдрөө би яагаад энэ үеийн талаар нэг ярихгүй нэг гэхэд өдрийг аваад судлан даа гэ. Тэгээд бас энэ хичээл ингээл яваалаа. Тэгээд бас ажил дээрээ ажиллаа хийгээд гэртээ ирээд бүгдээ хараад гэдэг болохоор бас нэг ингээд өчтөртөөгөө танилцаад ингээд цаг бас арай л гарч ирээгүй л байна. Навч жоохон болохоор өөр ингэсэн өдрийнхөө тайлбарыг бичсэн байдаг. Түрүүний гарч ирсэн Vulture гэдэг өдөр байна. Энд чинь нөгөө нэг ямар өдөр ямар нэртэй шуулъя. Нэг юм харцсан байна. Гэтэ энэ шоу юм болохоор хамгийн их буруу ойлгогддог гэдэг юм. Тэгээд яг өөртөө тохирсон өнөөдөр надад ямар мессеж өгөх вэ эсвэл би яг хаана явж ийнэ гэдээ асуух ч юм уу. Тэгээд өөр ингэсэн амьтдын танилцуулгатай яаж хийх гэсэн заавар бас байдаг.
ингээд дэлгээд ингээд гэдэг ч юм уу тий. Ингэж бас илтгэж болох юм байна. Ийм хөзөр байдаг юм байна. Тэгэхээр энийг ойр тэрлэг болохоор таг номгортлон хөдөлсөн байна. За миний хамгийн их хэрэглэдэг ийм хөзөр байна. Мэдтэй хөзөр. Crystal Insight. Энэ яг өөрийн гэсэн дотоод мэдрэмжүүдийг хэллөө. Үнэхээр гоё харуулдаг. Орг шиг санагддаг надад. Энэ 56 үзэртэй артлынх нь ийм гоё өнгөтэй. Яг нэг уран зураг шиг. Тэгээд эргүүлээд харахаар бас бүр тэрээ бас зурагнуудтай. Маш гоё үзрүү. Би энэ үзрт нь хээр хайртай. Тэгээд энэ материал нь ч гэсэн үнэхээр гоё. Яг ингээд амьдрал дээр болдог зүйлүүдийг бүгд ийм харуулсан. Тэгээд өдрөө ашиглах үед үнэхээр тодорхой гоё гарч ирдэг. Энэ өдрөөр өнгөрсөн одоо яриад өөрийн ирээдүйн тухай асуугаад зүгээр л бүх юмыг асахдаг тухай. Тараагаар өнгөрсөн одоо ирээдүгээ гаргаж ирээд энэ өдрөөр бас өнгөрсөн одоо ирээдүгээ гаргаж ирэхээр бас үнэхээр бүр үнэхээр гоё мэдрэмж, гоё нарийн мессежүүдийг өгдөг. Миний хайртай хөзрүүдийн маань нэг бай. Тэгэхээр би бүгдэнд нь хайрталаа. За тэгээд хараатай холбоотой өөр ярих юм гэх юм бол өөрийнхөө хөзрийг ийм даун дотор ороогоод явж болно. Эсвэл бол би яаж авч удаа гэхээр ийм зүүн дотор хийчтэй. Сүүлийн үед яаж авч явж байгаа гэхээр энэ хөзрөө хайр цанаас нь гаргаад ингэ хийчихнэ. Тэгээд хөзрөө би эхлээд сүүлийн үед болохоор энэ хөзрөө байнга авч явж байсан. Одоо энэ хөзрөө авч юмар санагдаад энийг хийж чинь. Тэгээд намын нас хийг болж магадгүй гэдээ авчий. Тэгээд энэ хөзрөө авч явна. Тэгээд чинь тэгээд зүгэндээ хийгээд аваа явчихдаг. Тэгээд аваа явчихдаг. Тэгээд хөзөр маань болохгүй бас хамгаалттай. Тэгээд хөзрөө солимоор ах юм бол солиод буцаа зүгэндээ хийгээд аваа явчихна гэсэн үг. За тэгээд тэрнээс гадна тарууныхаа талаар өөрийнхөө босоод өөр газар мэдээж авсан зүйлийнхаа талаар ингэ бичдэг. Жишээлбэл энэ одоо хүншлэг хийхэд яг яаж тарааж тавьж ингэж мэргэлэх үү гэдэг талаар ингэ бичсэн. Тэгээд жишээлбэл яг одоо энэ төгшүүртэй үзэр гарч ирэх юм бол ихэн тайрандах байдал нь хүний яг бодит сэтгэлийг харуулдаг. Яг ингээд тарууны энэ төгшүүртэй байдал нь яг гадна биш, яг дотроо илүү мэдрэгж байгаа мэдрэмжүүдийг харуулдаг гэдэг ч юм уу тий. Тэгээд өөрийнхөө сурсан юмнуудыг бичиж аваад ингээд авч явдаг. Би ер нь харандагаар бичих дуртай юм болохоор ингээд харандаа балруул хийгээд ингээд бичгэрэн бадруулмаар ундгүй тэгээд ингээд авчихдаг. За тэрнээс гадна ийм номтой болсон бараг саяхан хэдхэн хоногийн өмнө ийм номтой болсон. Энэ маань тараа үзрийн талаар бүр илүү судлахыг хүсэж байгаа болохоор ийм номыг уншиж судлаад илүү мэдлэгтэй болоод илүү сайн уншдаг болоод илүү их нарийн мессежүүдийг авахыг хүсэж байгаа болохоор тараагаа илүү сайн сурах гэдэг ийм номыг авсан байна. Тэгээд энэ хөзрөө бас сурах гэж бодож байгаа. Ийм жижигхэн хөөрхөн хөзрөө яагаад ашиглахгүй байгаа юм болоо тий? Яагаад
Юусоо би нэг ингэ авч явах шигээ. Гэнч юм чамд батгахаа. Тэгээд ахын болж аваад хараад бичлээж болох үнээр үрчээ. Ингод юу яаж хийх вэ? Тэгээд хаа. Шоо нэг сараар бичиж. Гэнэ фал. Тахна. Баач. Чимээс мууч. За миний бичлэгийг өнөөдөр нэмшлиг хүчинд маш их баярлаа. Тэгээд надаас тород холбоотой асуух зүйл байвал асуугаарай. Тэгээд сайхан амраарай баяртай.